Тантай дахин ярилцаж байгаадаа таатай байна. Энэ удаагийн доор ног арга хэмжээ Америкийн эцэг улсын ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш 3 сар гаруун дараа болж байна. Хөрөнгө оруулагчдын хандлага ямар байна вэ? Yes, the mood of investors has been affected by the Америкийн нэгдсэн улсаас импортын тариф ногдуулж эхэлсэн нь хөрөнгө оруулагчдын хандлагад нөлөөлж эхэлсэн. The general investment climate in terms of interest in Монгол улсад хөрөнгө оруулалт хийх ерөнхий сонирхол нэлээд өндөр байна. Investors have been very active in Mongolia the past year. However, now the interest rates Бондын хөрөнгө оруулагчид өнгөрсөн онд Монголд маш идэвхтэй ажилласан. companies and Гэтэл одоо олон улсын зах зээл дээр Монголын компаниуд тухайлбал банкнуудад зээл олгох хүү нэлээд өссөн байна. so the attitude is positive, but the pricing is higher for debt. Тэгэхээр хандлага эерэг байгаа ч бондын хөрөнгө оруулалтын зардал өндөр байна. Investors are concerned about Хувьцаа болон бусад томоохон төслийн хөрөнгө оруулалтын хувьд хөрөнгө оруулагчид хууль эрх зүйн орчин, the overall investment climate. зохицуултын орчин буюу ерөнхий хөрөнгө оруулалтын саяхан батлагдсан зарим хууль тогтоомжийн талаар санаа зовнож байна. Монгол Улсын цээн газар хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинжилсэн хариулгын төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүлж байна. Таны бодлоор Монголын хөрөнгө оруулалтын орчны талаарх гадныхны ойлголтыг хуулийн өөрчлөлтөд хэрхэн тусгах ёстой вэ? These hearings are good and are important. Эдгээр нээлттэй сонсголуудыг зохион байгуулж байгаа нь сайн хэрэг бөгөөд маш чухал ач холбогдолтой. Organizations such as the one I'm on a Dornoch. Олон улсын хөрөнгө оруулагчид болон Вашингтон дахь Доорнок арга хэмжээнд надтай хамт оролцож байгаа Монгол дахь Америкийн худалдааны танхим зэрэг байгууллагуудаас маш олон санал хүсэлт гаргасан. Last year, which I referred to, Гэхдээ өнгөрсөн онд батлагдсан зарим хууль тогтоомжид санаа зовоосон зүйлс их бий. Үндэсний баялагын сангийн тухай хуульд уул уурхайн томоохон төслийг засгийн газар дангаар нэмчлэх шийдвэр гаргах тухай заалт байгаа нь анхаарал татж байна. So that needs to be revised or Тэгэхээр энд байгаа хөрөнгө оруулагчдын байр сууриас томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт орж ирэхээс өмнө үүнийг ямар нэгэн байдлаар өөрчлөх, хүчингүй болгох шаардлагатай. point of view of investors here. Бид өнөөдөр төрийн департаментэд зочилсон бөгөөд тэр үед хөрөнгө оруулагчид бидэнд ийм саналтай байгаагаа хэлсэн. So the National Statistical Office has Саяхан үндэсний статистикийн орооноос гадаад худалдаа төлбөрийн тэнцлийн статистик мэдээллийг гаргасан. Экспортын орлого буурахаас гадна Монгол улс гадаад нөхцөл байдлын улмаас үнийн өсөлтөд илүү өртөмтгий болох төлөвтэй байгааг харж болохоор байна. also expected to become more vulnerable to price increases in the external situation. Гадаад орчны нөхцөл байдал ямар байна гэж та харж байна вэ? Environment. Yes, the external environment is getting Гадаад орчны нөхцөл байдал магадгүй илүү төвөгтэй болж ирэхээр байна. inflationary pressures on Инфляцийн дарамт импортод зарим талаараа нөлөөлөх төлөвтэй байна. will be Мөн экспортын талаас ч тодорхой нөлөөллүүд үзүүлэх боломжтой гэж харагдаж байна. export side because of the Үүний тод жишээ бол Хятад улс руу гаргадаг гол экспортын бүтээгдэхүүн болох коксчих нүүрсний үнэ буурч байгаа явдал юм. China has been dropping. Хамгийн гол санаа зовох асуудал бол Хятад улсын экспортод гаргадаг бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурч магадгүй байгаатай холбоотойгоор бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэмжээ буурч магадгүй байна. Some concerns Тийм болохоор өнөөдрийн худалдааны нөхцөл байдалтай холбоотой тодорхой хэмжээний санаа зовох асуудлууд мэдээж байна. environment. So also the Bloomberg estimates that the reciprocal tariffs. Тэгэхээр Bloomberg-ийн тооцоолсноор Америкийн эцэг улс болон бусад орнуудын харилцан тавьсан тарифууд инфляцийн дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй байна. Хөрөнгө оруулагчдын Монгол улсаас хүртэх өгөөжийн тухайд ямар хүлээлт байгаа вэ? Тэдний хүлээлт хэрхэн өөрчлөгдсөн бол? I don't know if I think in the short run there's not a feeling that Богино хугацаанд түрүүн дурдсанаас бусдаараа том нөлөө үзүүлэхгүй байхаа гэж бодож байна. expect there be some inflationary pressure. Инфляцийн дарамтын нөлөөгөөр Монгол улсад импортлдог бараа бүтээгдэхүүний үн өсгөд тодорхой хэмжээнд түлхэц болох байх. And the demand for some of the export commodities may be affected Мөн зарим экспортын түүхэн эдүүдийн эрэлтэд нөлөөлөх магадлалтай. with Mongolia's cashmere sector to be able to try to Гэхдээ Монголын ноолуурын салбарын хувьд боломж гарч ирж болох юм. States where other countries that are producing cashmere products will
Учир нь ноолуурын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бусад улс Америкийн нэгдсэн улсын зах зээлд нэвтрэхэд өндөр тарифын дарамттай нүүр тулгархаар байгаа үед Монгол улс тус зах зээлд шууд нэвтрэх боломжийг эрэлхийлж болох юм. I think there's one thing that needs to be said. Ерөнхийдөө инфляцийн дарамтын гол их үүсвэр нь импортын үнийн өсөлтөөс шалтгаалахаар байна. Гэхдээ бас нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Сүүлийн 2 өдөр Вашингтон хотноо уулзсан харилцагч талуудаас бидний хүлээн авсан мессеж бол Монгол улсыг дэмжих тууштай байр сууриа дахин баттгаж, өнгөрсөн онд эхлүүлсэн стратегийн түншлэл цаашид үргэлжлэх нь баттай болоод байна. Монгол улстай 3 дахь хөршийн харилцааг хадгалах бодлого үргэлжлэх болно. And there are a number of strategic interests which the United States has. Америк нэгдсэн улсын зүгээс сонирхож буй хэд хэдэн стратегийн ашиг сонирхол байгаа. Эдгээр боломжуудыг бодит болгохын тулд Америк нэгдсэн улс болон Монголын талуудын хувийн хвшлийн оролцоог нэмэгдүүлэхийг хүсэж байгааг онцолж байсан.